За орой минь төргийн үзэгчтэй. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч ирж байгаа танд юуны өмнө баярлалаа. За маш их баярлалаа. За олон улсын гэрүүлийн өдөр өнөөдөр тохиолж байна. Монгол улсын хувьд энэ өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Улс орны хөгжлийн суурь нь гэрүүл байдаг. Тэгэхээр Монголын гэрүүлийн хувьд хамгийн их тулгамдж байгаа асуудал нь юу байгаа вэ? Монголын сүүлийн үед бол Монголын гэр бүлийн тулгамж байгаа хамгийн асуудлаар мэдээж нэг эдийн засгийн асуудлууд орж ирж байна. Дээр нь үр хөвгтэй хүмүүжлэх асуудал, гэр бүлийн харилцааны асуудлууд нэлээд их үндэсний түвшинд бол яригдаж эхэлж байгаа. Энэ чиглэлд одоо танай газрын зүгээс анхаарч байгаа, хэрэгжүүлж байгаа, хийж байгаа ажлууд юу вэ? Монгол Улсын засгийн газар боловсролын яамнаас 2022 онд эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагуудад PISA гэдэг нэг үнэлгээ 22 үнэлгээнд манай Монгол улс оролцсон байна. Энэ үнэлгээгээр дамжуулж манай боловсролын чанарын асуудал ямар вэ гэдгийг тогтоох гэж анх энэ судалгаанд оролцсон. Үнэлгээнд оролцсон. Тэгээ энэ үнэлгээгээр ямар үр дүн гарсан гэхээр Монгол хүүхдүүдийн унших хүч чадвар бол дэлхийн дунджаас буюу ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын улс орнуудаас маш доогуур дүнтэй гарч ирсэн. Тэгээ энэ мань юуг илэрхийлж байна гэх юм бол Монгол хүүхдүүд маань унших чадвар буюу хүүхдүүд маань өөрийгөө илэрхийлэх чадвар маш муу байгаа. Энэ үнэлгээ гарч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээ бид нар үүнтэй холбоотойгоор юу гэхээр ерөөсөө гэр бүлд нь хүүхдүүдэд гэр бүлтэйгээ эцэг эхтэйгээ хамтдаа уншдаг тийм сайхан уншлагын гэр бүлээр уншдаг, гэр бүлтэйгээ дотн цаг юм чанартай цагийг өнгөрөөдөг зүйлэр гэр бүлийн хүчрээ илүү анхаарах хэрэгтэй байна гэдгээд бид ийм ажлыг төлөвлөд байж байна да. Тухайн ажлыг одоо хэдийн хугацаанд хэрэгжүүлэх үү? Ер нь ямар цар хүрээнд хамруулахаар төлөвлөж байна? Бид нар энэ ажлыг болох маргааш албан ёсоор одоо намын баяр болж байгаа шүү дээ. Намын баяр дээр манай хан нээлттэй хийн. Тэгээ энэ нээлтэн дээрээ бид нар энэ ажилтай холбоотойгоор бүх нарийн удирдамж мэдээлэл өгөх юм. Тэгээ энэ ажлын гол онцлог нь хэм бол гэр бүлийн бүх гишүүд хамтдаа энэ ном уншсан байна. Нэг уншдаг гэр бүл Ухаалаг Монгол гэсэн үндэсний том хөдөлгөөн өрнөд. Тэгээ үр дүнгийн бид нар 11 сарын 20-нд одоо үр дүнгээ дүгнэхээр эхний байдлаар одоо ингээд орцсон байж байгаа гэсэн. Тэгэхээр маргаашийн манай хийх хэвлэлийн багварал дээр та бүхнээс оролцоод илүү тодорхой мэдээлэл авах боломжтой байна. Тэгэхээр гэр бүлийн асуудал ярихаар эмэгтэйчүүд тэр дундаа бас хүүхдүүдийн асуудал хөгждөг. 2014 оноос хойш хүүхэд хамгааллын 108 утас ажиллаж эхэлсэн. Хүүхэд хамгаалах эрх зүйн орчин одоо энэ чиглэл танай байгууллагын зүгээс бас ямар ажлууд хийж байна? Монгол улсын хувьд хүүхэд хамгааллын эрх зүйн орчин бол хангалттай сайн болсон. Та хүн бол 2016 оны хүүхдийн эрхийн тухай хууль 2024 онд 24 оны 1 сарын 17-нд хүүхэд хамгааллын тухай хуулиа манайх шинжилэн баталсан байна. Тэгээ энэ хуулийн маань хүрээнд бол орчин маш сайн сайжруулж чадсан байна. Үр дүнд нь манайх Монгол улсынхаа хэмжээнд 833 нийгмийн ажилтнаа бэлтгэдэг болсон. Та бас эрх зүйн орчин хангалттай дайггүй гэж дүгнэж гэвч яг хүүхэд хүчрхийлэлд өртөх хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг эрсдлийн одоо тоо буурахгүй байгааг ер нь юутай холбоотой гэж үзэж байгаа юм. 25 оны статистикаас харахаар манад нийтдээ бол 88164 дуудлага нэг хүүхдийн 108 бас тусламж утсанд ирсэн байдیں۔ Тэгээ үүнээсээ бол ингээд яг нэг хүүхдтэйгээ холбоотой хүүхдийн кейс шийдэлтэй холбоотой 11152 кейс шийдэгдсэн ийм дүн байгаа байхгүй юу. Тэгээ энэ кейс дээр ерөнхийдөө дүгнэлт хийгээд үзэх юм бол хүүхдүүд хамгийн их үл хайрхтай хүчирхийлэлд өртсөн ийм дуудлага байгаа. Энэ маань юу гэхээр эцэг эхчүүд гэр бүл асран хамгаалагч маань өөрөө хүүхдүүдэд үнэхээр хэр чанартай цагийг зарцуулж байна гэдэг тоо баримтыг бид нар эндээс харж. Тийм учраас ялангуяа эцэг хүүхдүүдэд илүү тэр үл хайрхалтай өртсөн сэргийлэх нэг том болгоом байна. Гэр бүлтэйгээ чанартай цаг өнгөрөөдөг ийм орчныг бий болгох нь аюул чухал гэдэг манайхан гэж анхаарад энэ ажлыг санаачлаад хийгдэж байгаа гэсэн үг. Монгол гэр бүлийн хувьд хамгийн их тулгамдсан асуудал нь бас гэр бүлээс гадуур харилцаа, гэр бүл салж байгаад байдаг. Үүнтэй холбоотойгоор энэ байдал нь өөр хүүхдийн сэтгэл зүйд хүүхдэд ирнэ хэрэг нөлөөлдөг вэ? Мэдээж энэ бол хүүхэд гэдэг бол өөрийнхөө эцэг эхийг өөрийнх нь хамгийн дотны хүмүүсээ гэж харж байгаа. Тэр дотны хүмүүсийнх нь хоорондын үйл ойлголцол хүүхдэд маш хөндөр тусдаг. Тэгэхээр би нэг сонирхолтой статистик та бүхэнд хэлж өгье. 2020 онд манай яамнаас хүүхдийн нөхцөл, эрхийн нөхцөл байдал ямар байгаа вэ гэдэг нэг судалгааг хийгдсэн. Тэр судалгаан дээр 108 утсан дээр манайхан дуудлага мэдээлэлээр хийхэд тухайн үед ковидос өмнө цаг үед яасан гэхээр хүүхдүүд 108 утсанд дуудлага өгөхдөө дандаа үерхэд нөхөрлөл ингээ хайр дорлын талаар асуудаг байсан бол яг ковидын дараа
хүүхдүүдийн дуудлага мэдээлэл ингээ харахад хүүхдүүд ерөөсөө манай гэр бүлийнхаа хүмүүсийн талаар анхаарал тавьдаг байсан. Тэрэнд маш эцэг их маань ойлголцохгүй байна гэдэг гэр бүл би энэ асуудалд яаж хандах вэ? Өөр бас нэг асуудал нь юу байсан гэхээр би гэрийн даалгавраа яаж эхлэх. Тэр үед дөнгөж бид нөгөө цахимлуу ингээд хүчээр орцсон хүмүүс бэлэн биш байсан учраас хүүхдүүд нөгөө гэрийн даалгавар их нөгөө зүүмлингтэй яаж холбогдохоо мэдэхгүй ийм нөгөө асуудлуудтай яг тэр тухайн үеийнхаа шинж байдлыг дагаад тийм дуудлага мэдээлэлээс орж исэн. Гэр бүлийн тэр нөхцөл байдал хүүхдүүд маш хүн дээр хэцүү тусдаг. Түүнийгээ даван туулахад бол маш хэцүү байгаа. Тэрийг бол тэр том эцэг их шиг ахдаг томор харж чадахгүй байгаа учраас эцэгчүүд өөрсдөө маш сайн хүүхдүүдэд ярилцаж, харилцаж ойлгоцдог байх нь маш чухал. Хүн юуг харж тэгээ юундаа сэтгэл ханамжтай байгаа нэгдүгээр те. Хоёрдугаарх нь хамгийн гол нь хүн хүүхдтэйгээ яг өөртөө те харилцагч дотн зөв хүүхдүүдтэйгээ харилцахад хүүхэд өөрөө нөгөө сэргээд ирдэг. Тэгэхээр хүүхдтэй сайн ойлголцдог, гэр бүлийн хоёр ч гэсэн хоорондоо маш сайн ойлголцдог, нуу хаагцах зүйл байхгүй. Зовлон бэрхшээлээ хүртэл ярьдаг байх хэрэгтэй. Нөгөө зарим асуудлуудаа зарим чинь нөгөө тэрмэн зовчин, энэ мэн зовчин гэдээ нуудаг тий. Энэ асуудлаас хоорондоо ярилцаж цаашаа давж гарах. Тэгээ эндээ бас хэрэв хүүхэд нь өөрөө эсвэл хүүхдтэйгээ ярилцаад ийм зүйлийг би давж туулж байна гэд хүүхдтэйг сайн зөвлөж хэлдэг байх нь л их чухал байдаг да. За тэгэхээр бидний ярилцлагын цаг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээн авч ирсэн танд баярлалаа. За маш их баярлалаа.